За өнөөдрийн минь төргий та бүхэнд ингээд Edu Park-аас одоо эрхлэн явуулж эхэлж байгаа манай Edu Talk Park ярилцлага гэсэн энэ нэвтрүүлэг маань нэгэн дугаарыг та бүхэнд төлөвлөхөөр бэлэн боллоо. Тэгээ өнөөдрийн дугаар бол сүн дээр. Тэгвэл зөвхөн сүн дээр биш, бид нарын ярих сэдэв бол дэлхийн шинэ боловсролтой бид хэрхэн хөл нийлүүлж алхахын ингээд монголчууд өнөөдөр боловсролын ямар шинжилгээг бид нэр хүлээж байгаа вэ гэдэг сэдвээр эхлэе гэж бодож байна. Ингээд дахиад би сүн дээр гэсэн сэдвэлээ орё гэж бодож сайн байна уу? Сайн байна уу? За. Урилга авсанд хамгийн түрүүнд маш их баярлалаа. За би ингээд та бүхэнд сүн дээрийг танилцуулъя. Тэгээд сүн дээр намайг бас дэмжээрэй. Өөрийнхөө дутууг бас хэлж өгөөрэй гэж би бодож байна. Тэгэхээр цонхтой цаг цуврал подкастын гол эзэн энэ ч сууж байна. За дээрэс нь Америкийн нэгдсэн улсын Стэнфордын сургуульд суралцсан дизайн технологийн магистрийн цолтой. Зөв биз дээ? Цолтой гэж байна. Хамгийн гол нь хоёр хүүхдийн ээж. Зөв үү? Ийм боловсролын мэргэжилтэд өнөөдөр бид нартай ярилцах гэж байгаа маа. За тэгэд саяны танилцуулга бол болж байна уу? Шөө нэмэх юм байгаа юу? Болж байна. Боловсрол өөр цоллыг орхисон юм шиг. Үгүй яг боловсрол судлаач гэдэг мэргэжилтэй. Тэгээд боловсрол судлал ингээд нөгөө сонсгоор амар түгээмэл юм шиг хэрнээ яг Монголд нэлийн цөөхөн байдаг. Яг боловсрол судлаачд их цөөхөн. Тэгээд би ойлгохдоо боловсролын их сургууль дээр боловсрол судлалын анги байдаг гэж бодсон тийм үү? Манайх ч олон мянган багштай маш цөөхөн боловсрол судлаачтай улс орно. Дээр нь миний яг сурсан чиглэл бол суралцгын шинжлэх ухаан гэдэг бас нэгэн нарийн одоо салбар шинжлэх ухаан. Тэгээ өнгөрсөн жилүүдэд ерөн сэтгэл судлал, боловсрол, тарих судлал гэдэг салбаруудын одоо огтлцол дээр бий болж байгаа бас нэгэн шинжлэх салбар байгаа. Энэ чиглэлээр мэргэжсэн. Маш сонирхолтой. Хүн яаж сурдаг вэ гэдгийг одоо шинжлэх ухааны үндслэлтэй судлаад түүн дээрээ үндслээд хүнийг хөгжүүлэх төрөл бүрийн хөтөлбөр програмуудыг гаргах юм л зорилготой. Тэгэхээр хүний хөгжлийн судлаач гэсэн үг үү? Тийм, ерөнхийдөө хүний одоо оюун санааны хувьд, бие биедрийн хувьд те сэтгэн бодох чадамжийн хувьд яавал бид нэр тухайн хүнийг одоо супермен гэдэг шиг тултлан сайн хөгжүүлж чадах вэ гэдгийг судалдаг тэр мэрэгжлийн үнийг хэлдэм байж боловсрол судлаач. Түрүүн бид хоёр хэллээш багшийн сургууль дээр байгаа боловсрол судлалын анги Стэнфордын боловсрол судлалын анги хоёр ер нь ялгаатай юм уу? Би бас мобисын боловсрол судлалын магистрант. Тэгээд сурч явах хугацаанд хүүхдээ гаргаж хүлээ авсан байх хугацаанд Америк руу явсан. Тэгээд би мобист сурсан, Стэнфордд сурсан. За одоо хамгийн том ялгаа бол ялангуяа Стэнфорд дээр байгаа бол суралцгын хөтөлбөр нь нэлийн гүнзгий. Одоо яг хүн яаж сурдаг вэ гэдгийг илүү гүнзгий судалдаг. Монголд байгаа боловсрол судлалын хөтөлбөр бол илүү одоо арай ерөнхий явдаг. Агуулгын хувьд бол нэг талаараа хоёрдугаар болохоор Америкт анзаарчихсан зүйл маш олон орны суралцсан онолыг авч үздэг. Одоо Швейцарын тэр эрдэмтэн, Францын тэр эрдэмтэн гэл те. Монголд бол ерөн жоохон Орос давмгай. Яг л Орос эрдэмтдийн, Оросын том сурганы эрдэмтдийн одоо үзэл философор дагнадаг гэж хэлж байна. Тэгэхээр заавал Стэнфорд сурах уу? Тэр хувь хүний сонголт. Одоо чи Стэнфорд би мэрэгжлийн хувьд өөрийгөө одоо яг тэр тодорхой хэмжээний тэр стандарт очихын тулд гэж асууж байгаа юм л да. Миний бодлоор заавал Стэнфорд, Харвардд сурах шаардлага байдаггүй. Тэндээс хоёр гол юмыг бид нар авах гэдэг. Эхнийх нь болохоор нэр хүнд. Тийм ээ. Жишээ хаан чичүүд өөрийгөө танилцуулаад за биеийн сургуулийг төгсөн гэхэд хүмүүс чамайг автоматар хүлээн зөвшөөрөх. Тэр хүлээн зөвшөөрөлтийн ханаас явж байгаа. Нэгдүгээр, хоёрдугаарт одоо хүрээлэлээ тэлэх боломж. Ялангуяа одоо судалгаа хийж байгаа судлаач хүмүүсийн хувьд бол хамгийн сайн одоо судалгааны багт нэгдэж хамгийн одоо сайн санхүүжилттэй багийн нэг хэсэг болох нь өөрөө айгүй хэрэгтэй байдаг өөрт нь. Тэрний төлөөлөл явж байгаа гэсэн. Тэр саяны одоо яг агуулга нэг чухал байна те. Дэлхийн шилдэг судалгааны багийн гишүүн байж тэр судалгааны үзүүрээс те мэдээлэл олж авч сурна гэдэг нь бол хамгийн үнэт зүйл байх гэдэг те. Хамгийн сүүлийн үеийн одоо яг л үдээд энэс цааш хөгжил байхгүй гэдэг цэг дээр нь очие гэх юм бол тэрний тулд бид нар топ ихтэй сургуулиуд руу очдог л даа. Өнөөдрийн нөгөө би бол одоо ингээд яаж боцсон өнгөрсөн боловсролын системийн бүтээгдэхүүн байгаад байна те. За одоо шинэ боловсрол гэж яг юу вэ гэдэг дээр би бас жоохон
гайхаж байгаа хүн те одоо maaхан бүгдээрээ л гайхаж байгаа. Дэлхийн шинэ боловсрол гэж яг юу хэлээд байгаа юм бэ? Тооны томьёо нь өөрчлөгдсөн юм уу? Тэ яах ёстой юм бэ гэх. Тэгээ одоо тоогоор мэрэгцсэн ийм хүн байна. 16 настайдаа их сургуульд орсон ийм математикийн суурьтай мэрэгжил эзэмсэн хүний хувьд ер нь шинэ боловсрол гэж юу юм бэ? Ерөнхийдөө бид нар сурж байгаа одоо агуулга тэг хэлбэр хоёроо эхлээ салах хэрэгтэй. Одоогийн ингээ анги танхимаар сурдаг хэлбэр чинь өөрөө нэг 100 гаруй жилийн настай бас л их шинэлэг зүйл юм байгаа. Тэгээд анхнаасаа нөгөө үйлдвэрлэлийн систем дээр жоохон жишээ аваад за ингээ хүмүүс аж үйлдвэрчлэлтэй хувьсгалын дараа хүмүүс бүүнээр ажилд явдаг болгонгууд хүүхдүүдийн хүн харах хэрэгтэй тийм ээ. Герман, Англид ингээ үйлдвэрүүд үүсэх үед одоогийн боловсролын хэлбэр үүссэн. Агуулгын хувьд болохоор цоошин боловсрол гэж юм байхгүй. Масаа л одоо жишээ нь 3000 жилийн өмнө одоо геометри алгоритм ингээд томьёонуудыг томьёолж исэн. Тэрийг бид нар өнөөдрийг хүртэл сурж байгаа. Тэгээ 500 жилийн өмнө Францад лицейд сурж исэн философийн агуулгыг бид нар өнөөдөр дахиад сурж байгаа. Агуулга бол хуучраагүй, хоцрогдоогүй. Бид нар харин бүр өмнөхөөсөө илүү тэр хуучин агуулга руугаа өнгөх хэрэгтэй болж байгаа. Хэлбэрийн хувьд бид нар хүүхэд болгон яг ижилхэн, хүн болгон яг ижилхэн байна гэж төсөөлж боловсролыг олгож ирсэн энэ хэлбэр ер нь бол хоцрогдсон. Таны ярьж байгаа шинэ боловсрол гэдэг бол ерөөхдөө нэгдүгээр одоо технологийн эрэнд, хоёрдугаарт нөгөө хүн чинь өөрөө хувьсаад ирдэг тийм маш богино хугацаанд хувьсаар агаад одоо би хинбэ гэдгийг хүүхдүүд маш эртнээс мэдэрдэг болж байна. Өөрийгөө хувь тусгаар иргэн гэдгийг эцэг хийсээ ингээ ялган салах үйл ажиллагаа маш эрт эхэлж байна. Энийг бодоод үзэхээр боловсрол ялцчихгүй хувь хүнд чиглэсэн буюу одоо personalized education. Тухайн хүнд хэрэгтэй яг тэр боловсролыг өгөх нь л илүү чухал болчихж байгаа. Тэр бол шинэ боловсрол. Одоо манай Монгол хүүхдүүдийн явж байгаа боловсрол чинь за нэг ойролцоогоор нэг 6 насны хүүхэд ийм юм чаддаг. Энийн заачи. Ойролцоогоор 7 настай хүүхэд нэг ийм юм сурдаг. Энийн заачи гэсэн нэг тийм дунджийг барьсан боловсрол бид нар олгож байгаа шүү дээ. Хит хүнд юм заахгүй, хит амархан юм заахгүй гэж явж байгаа. Тэр энэ бол хастаа олоосоор нэрээдүүд аяг охиролтой. Тэг хүн болгоныг дундаж гэж авч үздэг. Тэг яг хинт ч хэрэгтэй биш. Тэр чинь хинч тэрнээс нэг амар ашиг авахгүй байхгүй тий. Үнэхээр тэндийг юм тодорхой ур чадвартай хүмүүс нь хаягдаад байдаг. Тэгэнгүүт арай ингээд илүү дээшээ гарах боломжтой авиастай хүмүүс нь бас нэг юм дундаж. Тэгэхээр хинч хэрэгтэй биш гэдэг нь яг юу гэсэн үг байх вэ? Одоо хинч хэрэгтэй бишгээр бид нар ингээд хэрэгтэй боловсрол олгоцсон бол нэгдүгürt манай энэ залуучууд ажил дээр гараад шууд ажлын байр болох боломжтой байх хэрэгтэй. Өөртөө хэрэгтэй боловсролыг олоод авцсан байна шүү дээ. Ойлоо бүрэн дунд боловсрол ирж гэнэ үү эсвэл дээд боловсролын бүрэн дунд боловсролын хэмжээнд. Одоо ингээд дээд боловсролч залуучууд сайн эзэмшиж чадахгүй төгсөөд гараад ажил болохгүй байгаа, эсвэл ажил олгогч нарын одоо тэг өсөж сонирхолд нийцэхгүй байгаа гэдэг чинь бүрэн дунд боловсролын л алдаа. Тэгээ тэр бүрэн дунд боловсролын суурийг бид нар яг хүүхэд болгонд хэрэгцээ шаардлагатай боловсролыг олгож чадахгүй дундчийн барайл нэг иймэрхүү агуулга за ийм хичээлийг ийм агуулгыг үзсэн байх хэрэгтэй гэдэг нэг юм самраа явчих жоохгүй нэг жоохон аяглал тий. Тэгээ эн чинь ерөөсөө нэг тийм гоё тооготой хоолч биш тий. Тэгээ нэг юм янз янзын амт толсон нэг тийм сонин хоошигл болчихж байгаа байхгүй юу. Тэгээд эргээд нөх ихтэй сургуульд оронгууд яг чадамжтай оюутан маш зөвхөн байгаа одоо. Яг ихтэй сургуулийн багш нарын гол гомдлж байгаа зүйл төр. Тэгээ чадамжтай биш оюутан чадамжийн тухай бас ярьж байна тий. Тэгээд нөгөө ихтэй сургуулийн оюутнууд маань тийм сайн чадамжтай биш бол ихтэй сургуулийн боловсролыг өөртөө шингээхгүй шүү дээ. Ингээ ажлын байр дээр гарч ирэх үед тухайн хүн ажил хиймээр байдаг, нэг сайн чадвар байдаггүй, ажил олгогч нар хүн амаар байдаг, таарах хүн байдаггүй. Дээр нь бас нэг юм боловсрол бол хүүгний хүсэл эрмэлзлийг нээх ёстой шүү дээ. Мөрөөдлийг нь хүүхэд те юу хэмээр байгаа зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Ийм боломж олохгүй явсаар байгаа 22 настай яг амьдралын зорилгоо тодорхойгүй юм янган залуус болчиход байна. Тэгэхдээ хоёулын өндөр бол нөгөө бэрхшээлийг ярахаасаа илүү бид нарт ямар харцаагийг яриулгын сонирхолтой санагдаж байна л надад. Би ч гэсэн одоо 30 жилийн өмнөх боловсрол сайн муу байсан үг бол бас л зөндөл эрдэмтэн мэрэгдэм том мэтгэлцээний сэдв байсан багтай. Тэгэхдээ өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид нар ямар замыг туулж өнөөдөр ирсэн бэ гэдэг нь бас нэг түүхэн замналтай боловсролын салбарын түүхэн замнал. Гэхдээ би юу гэж хувьдаа боддог гэхээр Монголын боловсролын салбарыг ярих хооронд дэлхийн маань өөрчлөгдөж байна. Дэлхийн өөрөө боловсролын цоо шин агуулга одоо цоо шин системийг гаргаж байна гэх тээ. Тэгэхээр энэ дээр л бид нар илүү одоо санаа зовж эхлэх юм болов уу гэж би зүгээр хувьдаа боддог байхгүй юу. Тэгээ мэдээж маш их мөнгө хэрэгтэй одоо боловсролыг өөрчлөхөд. Их мөнгө хэрэгтэй биш, айгүй их зориг хэрэгтэй. Ер нь боловсрол өөрчлөн гэдэг чинь
одоо байгаа бид нар өөрсдийгөө хоцрогдсон гэдэг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болдог. Одоо би те дөнгөж 30 гараад тэгээд за би бол одоо ирээдүйдээ хоцрогдсон шүү гэдэг хүлээн зөвшөөрөх. Энийг л манай одоо үеийнхэн ахмад үеийнхэн чадахгүй байгаа гэдэг монголчууд аав ээжүүд жишээ нь би хүүхдийнхаа ирээдүг би өөрөө мэднэ гэж зүтгээд Just бүс насных нь хэлж гэнэ зөвхөн одоо нэг хэсэг бүлэг хүмүүсэд тохиолж. Ер нь нөгөө нэг нийт хүн дэлхийд даяар ерөөсөө хүн чинь өөрийгөө бол би бол одоо өөрийгөө айгу модны хэлж үзэн шүү дээ тий цаг үедээ хөл нийлүүлж байгаа л гэж үзэн шүү дээ тий гэтэл үгүй байхгүй бид нар аль хэдийн ер нь хоцрогдсон байхгүй би ч гэсэн хоцрогдсон тэр яагаад аюул чухал одоо манай судлаач байна хоцрогдчиход бид нар одоо яанаад гэж бодогдоод яагаад би тэгж нэг над дээр аав ээжүүд ирээд уулзж шүү дээ одоо ингээд би хүүхдээ ингэж сургамаар би хүүхдээ ингэмээр ингээд байдаг тэр хүмүүс маань яг хуучин цагийнхаа сэтгэлгээгээр л бодож байгаа 20 төсөөлөд байгаа байхгүй тий өөрсдийнхөө туусан амьдрал дээр тулгуурлаад яг тэр хүмүүс чи ирээдүй аягүй тодорхойгүй учраас байгаа дата нь өнгөрсөн шүү дээ тий тэнгууд бид нэр өнгөрсөн дээр ингээд тулгуурлаад одоо за нэг ингэчүүл зүгээр гэдэг ч юм уу тий за тэр ер нь нөгөө таны яриадаа шинэ боловсрол гэдэг хамгийн гол зүйл юу вэ гэхээр ер нь дэлхийд даяар хүлээн зөвшөөрж байгаа зүйл юу вэ гэхээр ерөнхий боловсрол гэдэг байгаа шүү дээ сургуульд очиод авч байгаа боловсрол бол хүний авах ёстой боловсролын за нэг 50% юм байна ийм нэг сони факт байгаа байхгүй одоо UNICEF-ийн нэгэн баримт бичигт трансформing одоо дэд боловсролын шилжилт гэсэн ийм баримт бичиг байгаа байхгүй. Тэр баримт бичгээс харахад ер нь бол дэлхийд дэд боловсрол бол тэмүүлж байна. 2000 онд 100 гаруй их сургууль байсан бол 2024 оны фактор үзэхээр 269 болсон байна дэлхийд даяараа. Тэгэхээр энэ дэд боловсрол өөрөө нэг талдаа маш ихтэй зөрчилтэй боловч нөгөө талдаа маш их хэрэгцээ нөссөн юм боловсрол боллоо гэдэг. За тэгээд бид нар яг энийг ингээд ярьж байгаа хооронд одоо ингээд тэр дэлхийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага гэж бас байгууллага байна. Тэгээ одоо энэ дэлхийн бас энэ Монтерегийн технологийн юу гэдэг одоо энэ дэлхийн боловсролыг судалдаг юм байгууллагууд болохоор яг өөрөөр хэлж байгаагаар дэлхийн одоо 25-аас 26 оны боловсролын үндсэн тренд нь бол за хоёулаа англиар хэлээд монгол болгоод явъя гэж бодож байна. Нөгөө нь бас олон хүнд ирлээ хэлэх хэрэгтэй. Personalization гэж хэлж байна те. Одоо өөрөөр хэлбэл хувь хүний хөгжлийн юунууд багш шүү. Тийм. За hybrid learning гэсэн нэг үг байгаад байна те. Энэ яг юу гэсэн үг те. Hybrid learning болохоор ерөнхийдөө өмнө бид нар юу гэж боддог вэ гэхээр хүн суралцсан гэхээр сургууль дээр ирээд ширээний хойно тэгээд ингээд сууж суралцсан гэдэг тийм. Hybrid бол одоо нэг талаар бол алтан боловсрол, нөгөө талаар алтан бус боловсролыг хослуулж байгаа. Одоо бүх төрлийн learning гэдэг үг чинь баггүй те суралцахгүй. Хүн сурна гэхээр зөвхөн нэг тахмаар ороо сурдаггүй. Хүн ер нь ингээд тасралтгүй хүүхэд бол ерөөсө тасралтгүй сурч яд юм байна. Hybrid learning гэдэг бол яг 2-3 өөр хэлбэрээр одоо хэрэгжиж байгаа, өөрөөр хэлбэл ашиглаж байгаа. Эхнийх нь болохоор цахим ба танхимын сургалтыг одоо хослуулбал hybrid learning гэж байгаа. Тэр чинь гибридний юу штэ тий эрхлээ эзвэн тий хоёрт нь болохоор сургуульд ирэх боловсрол юу нь бол холимог сургалтын арга зүйл гэж байгаа тий тэрэндээ зөвхөн цахим биш одоо жишээ нь сургууль дээр ирлээ сургуулаа тариад одоо манай монгол хүмүүс яадаг вэ гэхээр өдөр өнжүүлэх төр очдөг штэ тий hybrid learning баггүй тэр чинь алтан боловсролоо танхимыг ангиар авч ийн бас тэнд тусгай гэрийн багштай аваад нь шүү дээ цөөхөн хүүхдтэй. Ингээд одоо холимог байдлаар авч байна. Тэгээ ер нь бол өмнө ингээд суралцуу гэл тэнгууд бид нэр зөвхөн барилга байшингаар төсөөлдөг, сургуулиар төсөөлдөг байсан бол одоо ер нь хязгааргүй болцоо. Тэгээ хүмүүс хаана суралцж байна. Яг дараа нь бас нэг сонирхолтой нэр том яваад байсан. Community based education гэдэг аа тий. Айгуу гоё. Окей. Community based education-ыг монголоор орчуулах юм бол одоо хүрээлэн буй орчинд одоо тулгуурсан боловсрол гэж хэлж болно. Тэгээ энэ шинэ юм биш. Энэ бол бүр нөгөө дэлхийдээ цацуу хуучид зүйл. Одоо жишээ нь бид нар анх ингээл хүн төрөөл яадаг уу гэхээр одоо агуун үед те нөгөө хүн нэгтлийн үед яадаг гэсэн бэхээр эрчүүд нь анд явдаг гэсэн. Тэрийг эрэгтэй хүмүүс тараал дагаал аав нарыгаа дагаал нэг 11 2 тоогоос эхлэл анд яваад ан хийж сурч байгаа. Эмэгтэй хүмүүс нь ээж нарыгаа дагаал нөгөө жимс самар түүхтэй ингээд эхэлж байгаа. Тэр хүн ер нь ерөөсөл нөгөө сармагчин шиг бие бинийгээ дуурайж сурдаг. Тэр ер нь хэнийг дуурайх юм бэ? Community буюу хүрээлэн борчно. Тэгээ монголчууд жишээ нь мал малхыг хинээс сурдаг. Жишээ нь монгол малчин хүн тий малчин гэр бүлээсээ сурж байгаа. Тэгээ өмнө нь бол яг нөгөө нэг хэсэг чинь боловсрол гээ сургуулийг ингээ бүр тусад нь аваад аав ээжүүд нь үйлдвэрт очиод ажилладаг. Эсвэл одоо оффист очиод ажилладаг. Хүүхдүүд сургууль дээр одоо хичээлээ хийж боловсрол аваад тэгээд энэ жоохон нийгмээс нь тусгаарлалцсан байсан. Одоо бол эргээд үгүй мэн боловсролын чинь хүүхэд тасралтгүй авах хэрэгтэй байна гэдэг ялангуяа Скандинавийн орнууд бүх орчин суралцсан орчин болгож байгаа.
Тоглоомын талбай суралцсан орчин. Спортын талбай суралцсан орчин. За одоо нөгөө юм саксны тэмцээн үзээ сууд штэ тий. Тэр хүүхдийн суралцсан орчин. Тэгээ хаасайгүй хүн ер нь хүүхд сурч яд юм байна. Тийм учраас хүрээлэн буй орчин тэр чигтээ хүүхдэд ээлтэй байх хэрэгтэй юм байна. Суралцууд ээлтэй байх юм гэдэг. Одоо жишээ нь Монголд ингэдэж штэ. Саксны талбай дээр хараал хийсэн чи яад юм бэ? Эн чин entertainment орон зай гэж үздэг тий. А гэтэл тэр чин сакс үздэг хүмүүсийн community. Тэндээс хүүхдүүд саксаа хүндлэг олж авч байгаа учраас хэрвээ бид нар тэр хүүхдүүдийг зөв төлөвшөөсэй гэж бодож байгаа бол саксны талбай дээр ч гэсэн бие зөв авч явах хэрэгтэй. Өөрөөр алхам тутамдаа боловсролыг эзэмших боломжтой л гэсэн утгатай юм байна шүү дээ. За дараа нэг сонирхолтой байгаа да. За тэр нь болохоор skills based гэдэг тий. Бодвол чадварт суурилсан гэж явагдах шиг байна тий. Одооний Монголд олж байгаа боловсролч ерөөхдөө жоохон контент агуулгах суурьтай. За энэ хүүхэд ийм зүйлийг цээжээр мэддэг байх хэрэгтэй гэдэг боловсрол. Ирээдүйн боловсрол болохоор хүүхэд ийм юмыг чаддаг байх хэрэгтэй. Одоо жишээ нь Монгол орны бүх гол горхийг нэрлдэг биш. Тухайн хүүхэд маань жишээ нь гол горхин дээр очлоо гэхэд ханаас нус авал аюулгүй юм те. Гол горхины одоо тэр эрүүл дагшин байдлыг яаж хангах юм, яаж хогоо яаж хаах ёстой гэдгийг мэддэг байх хэрэгтэй гэдэг ч юм уу. Тэр skills based education буюу чадвар суурилсан боловсрол яагаад илүү чухал болсон бэ гэхээр өмнө бид нар боловсролыг зөвхөн хувь хүндэл хувь хүнийг одоо гэгэрүүлэх те ухаажуулах ийм зүйл гэж үздэг байсан бол ялцчгүй эдийн засгийн талаасаа ажил олгогч нарт ур чадвартай хүн хэрэгтэй. Тэр хүн юу ч хийж чаддаггүй хэрнээ одоо маш ухаантай айгу гэрсэн хүн бас тийм амар хэрэгтэй гэхээр үгүй болчихж байгаа байхгүй тий. Тэр одоо ялцчгүй боловсрол бол илүү ур чадвар тал руугаа явж байгаа. Дээр нь өмнө бид нар 4 жил сураад тэрүүгээр 40 жил амьдардаг байсан бол одоо нэг ур чадварыг одоо сурлаа тэрийг 2-3 жил хэргийн гаргалаа дараагийн шинэ ур чадвараа ингээд ойр ойрхон ур чадвараа сольдог юм болж эхэлж байгаа. Яг хоёулаа нөгөө ярилцж байгаа болохоор манай одоо үзэгчид сонсож байгаа хүмүүст бас хэрэгтэй байж магадгүй гэдээ хоёулаа яриад байгаа шүү дээ. Дараагийн нэг ойлголт нь micro learning гэдэг нэг юм ойлголт байгаа тий. Яг уу ер нь бол илүү наривчлал судлах чиглэл байж магадгүй. Өөрөөр хэлбэл одоо ингээд анханасаа энэ хүүхэд тэр мэрэгжил тэр салбар сонирхолтой бол тэрд нь илүү хөгжүүлэх тэр хандлага. Micro learning болохоор одоо бичил суралцгаа буюу өмнө бид нар чинь ингээл нийгэм сурахын тулд 2 жилийн одоо хичнээн ангид орё гэдэг ч юм уу байсан бол одоо хүмүүс яаж гинөө 3-7 хоногийн сошиал медиа маркетинг сургалтанд хамрагдаад за тухайн хүмүүс маань өөрөө жижигхэн дэлгүүр эрхэлдэг байлаа гэхэд 3-7 хоногийн дараа өөрийнхөө сошиал медиа платформуудыг аваа явдаг хөтэлдэг болох хэмжээний чадвар ч юм уу тий. За өмнө ингээд би нэг юм бичиж чаддаггүй байлаа гэхэд 6-7 хоногийн бичвэн сургалтанд хамрагдаад одоо юм бичиж сурыг гэдэг. Яа тэр өмнө ингээд боловсрол гэдэг нэг цогцоор нь олж авах хэрэгтэй. Ингээл эхлэл, дунд, төгсгөл, диплом гэж явдаг гэсэн бол одоо яг чи өөртөө бодит амьдрал дээр хэрэгцээ шаардлагатай нийцүүлээд бахан зэрэг зүйлийг ч гэсэн сурч болж байгаа. Тэр үс боловсрол бол нөгөө хит жижиг гэж юусоо байхгүй. Тэрийг л хэлж байгаа. Тэгэхээр нэлийн түгээмэл шин чанартай байна гэдгийг үзэж байна те. За тэгээ мэдээж бол нөгөө AI байна те. Технологийн шинжилгээг одоо нөгөө VAR тэгэл бүх зүйлүүдэд сургалтын чадварт л оруулсан байлаа л дээ. Тэгээд юу нэ заавал сурах хэрэгтэй юу? AI яаж ажиллаж байгааг бид нар ойлгодог болох хэрэгтэй. Яаж ажиллаад байгаа. Яагаад тэгэхээр бид нар нөгөө цаана нь яг ямар юм ажиллаад байгааг мэдэхгүй ээжиж ашиглаад байгаа байхгүй. Жишээ нь саяхан одоо OpenAI-аас болохоор одоо бид нарт AI ингэ зөвлөгөө өгөөд бид нар шууд итгэдэг шүү дээ. Тэгсэн чинь одоо AI сурталчилгаа байшууд хэлнэ гэж байгаа байхгүй. Таны асуудлыг сонсч ирсэн аа. Хэрвээ та ийм асуудалтай болмаа энэ компани энэ үйлчлэгийг сонгоно гэж хэлж шүү дээ. Тэр бидний маш итгэж байгаа зүйл маань өөрөө яг ямар зарчим дээр ажиллаж байна вэ гэдгийг бид нар аягүй сайн ойлгож иж ашиглаж сурна. Нэгдүгээрт хоёрдугаарт ялчгүй хэмэл оюухан ярихаар аюулгүй байдал яригддаг. Бид нар ч одоо бүх мэдээлэлээ өгөөд шүү дээ тий. Бүх мэдээлэлээ өгөөд байна. Энийг ямар олон үр байдлаар ашиглаж болох вэ гэдэг хүмүүс мэдхгүйгээр ашиглаж байгаа. Тэр ялчгүй юу вэ гэдгийг нь бол мэдэх хэрэгтэй. Хоёрдугаарт ямар их потенциалтай вэ гэдгийг нь бас ойлгож хүлээж авах хэрэгтэй. Би энийг ашиглавал ингэж болох юм байна. Өмнө би энийг чаддаггүй байсан. Одоо би энийг хийж болох юм байна гэдгийг ойлгуулж өгч байгаа хгүй. Тэр ялчгүй AI хэмэл оюухан. Тэгээд надад дахиад нэг асуулт байгаа. Тэрийг хоёул тэгж би ярилцъя гэж бодож байна. Зүгээр миний түрүүнээс хойш хэлгээд асуух гэсэн гол санаа нь UNICEF-ийн баримт бичигд болохоор илүү дээд боловсролын чиг хандлага байна. Энэ бол одоо тренд байна гэдэг. Харин боловсролын судалгааны байгууллагуудын хувьд болохоор
саяын бит хоёрын нэрлсэн энэ боловсролын аргууд буюу илүү түгээмэл шин чанар руу яваад те. Тэгэхээр зөрчил юм биш үү? Яг энэ хоёр зэрэг явж байгаа. Одоо яагаад ихтэй сургуулийн дээд сургууль руу илүү тэмүүлээд байна шүү дээ те. Тэгээ юу заавал дээд сургууль төгссөн байх хэрэгтэй юм уу? Одоо яг ийм зөрчилтэй үед байгаа. Яагаад дээд сургууль ингэ төгсөөд байна? Саяны бит хоёрын ярьснаар энэ боловсролч алхам тутамдын боловсрол загас үзэгтэй үзэж болж байна. Боловсрол гэртээ байна. Ээж аваагаа дагаж боловсрол эзэмшиж байна. Бүгдийг л ярьлаа шүү дээ. Жижиг юмжигсэн боловсрол гэдэг. Гэтэл нөгөөх нь заавал дээд боловсрол байх хэрэгтэй юм уу? Тэгэхээр дэлхийн нөгөө нэг урсгал чинь өөрөө ингээд дээд боловсрол руу яваад байна гэж тийм. 100 сая байсан сургуульч одоо 200 хэдэн сая руу явж байна. Нэгдүгээр талын ч өөрөө бизнес шүү дээ тий. Ихтэй сургууль одоо хүмүүс үргэлжлэл өөртөө илүү боломж олгохын тулд хүүхдээ ихтэй сургуульд оруулах юмсан гэсэн хүсэл мөрөөдөл байна тий. Тэр зах зээл байгаа цагт яг ихтэй сургуулиуд чинь ингээд үсэд байна. Нэгдүгээр хоёрдугаарт өрсөлдөөн. Одоо ялч бид нар ажлын талбар дээр гарах гэнэ ямар нэг юм хийнгүүт өрсөлдөөнд орж штэ тий. Өөртөө давуу тал үүсгэхийн тулд окей ихтэй сургуулийн дипломыг олж авъя. Тийм ээ. Мэдлэг ур чадвараас гадна өөрийгөө баталж нотлох албан ёсны баримт бичиг биднэрт хэрэгтэй. Тэгээ бас нэг боловсролын түүх хэрэгтэй. Түрүүний бидний ярьдаг одоо micro learning, community based learning гэдэг эдгээр болохоор ихтэй сургуульд хамрагдчихсэн ч гэсэн энэ боловсролуудыг эзэмшиж явах хэрэгтэй. Энэ ингээд зэрэг явж байгаа. Ихтэй сургуульд хамрагдахгүйгээр бас энэ өөрөөр олон боловсролын одоо байгууллагаар дамжиж өөр арга хэрэгслэр өөрийгөө ур чадвартай болгож болно. Бид нар тийм нээлттэй цаг үед байгаа. Тийм бол ерөөсөө сонголтын ирүү үе. Тэгээ хүн ам нэмэгдхийн хэрээр хүн амын одоо ялгаатай байдал нэмэгдэхийн хэрээр сонголт ч гэсэн нэмэгдэж байгаа байхгүй. Одоо жишээ нь өнөөдөр ингээд дөрвөсөд байгаа ш. Дайн гараад байна тийм ээ. Одоо яах юм ингээд дайнтай орнууд ч 2-3 жил боловсрол тасалтан да тийм. Гэхдээ энэ хүмүүст ирээдүй байгаа ш тийм. Яагаад тэр энэ олон үр дүнгийн боловсролын хэлбэрүүд байгаа байхгүй. Тэгээ нэг талаараа бол ихтэй сургуулийн тренд бол нэмэгдэх байх цаашдаа. Улам тэр бодгоо одоо магистрийн зэрэгтэй хүмүүсийн тоо нэмэгдээд ингээд өрсөлдөөн чангараад явна. Нөгөө талдаа энэ олон өөр хэлбэрийн боловсролууд бас л нэмэгдээл явна. Одоо бид нэр ерөөхдөө материализмаасаа жоохон ахаад одоо бид нар чинь байд хэрэгжилж олох бүх юм хэрэгжилчлээ, авчлаа, үйлдвэрлэлчлээ. Одоо цааш нь оюуны эрүүл хайгуулын үе шатанд очино. Тэр улам л хүмүүсийн суралцахуун тренд нэмэгдэнэ гэж бодож байна. Яг би зүгээр хуугны зүгээр л энгийн хэрэгцүүлэлээр бодохоор илүү мэрэгжилтэй өндөр боловсролтой хүмүүсийн тоо нэмэгдэнэ гэдэг бол маш сайн үзүүлэлт юм шиг санагдаж байгаа. Хөдөлгөөр бол ухаантай хүмүүс их болох гэдэг шүү дээ. Гэхдээ надад Tesla компани нөгөө Elon Musk гэдэг хүний хэлсэн нэг үг маш сонирхолтой санагддаг байхгүй юу? Яг нь ер нь бол аюу алдартай хүмүүс сургуулаа хийсэн гэдэг нэг ийм домог явдаг шүү дээ дандаа тий. Тэгэхээр Elon Musk юу гэхээр ихтэй сургууль сурахаа болцгоо та нарын тэнд үзэх бүх хичээл интернетэд байгаа гэсэн байдаг шүү дээ. Тэгээд тэр сургуулийн асар үнэтэй өөрөөр дөнгөж сая хэлсэн нь бол бизнес. Бид нар хэнийг бизнесийг тэтгээд ингээд яваад байгаа энэ тренд чинь өөрөө боловсролын нэг том гажуудал юм шүү. Айлч нэг албаны боловсролоор дамжиж бид нөгөө баталгаажуулалт гэж байсан шүү дээ. Баталгаажуулалт хэрэгтэй. Магадлал итгэмжлэл тий. Чиний нөгөө хэн нотлох юм гэдэг шиг юм чаддгийг чи хэн нотлох юм бэ гэдэг. Ихтэй сургууль тэр ажлыг хийж өгöd байгаа байхгүй. Тухайн ингээ ажил олгох ч хүнийг ингээ ажилд авах яах вэ? Энэ юу хэр болоо гэд бодонгууд за тэр сургуулийн тийм дүнтэй юм байна. За гайгүй юм биш үү гэд. Нөгөө талаар нөгөө албан боловсрол эзэмшиж байгаа хүний бас цаана ур чадвар төгжиж идэг л да. Ялцчгүй ихтэй тухайн ихтэй сургуулиудаа олон чадрыг хөгжүүлж байгаа. Тэр ажлын байранд ялцчгүй хэрэг болдог. Тэрийг бол хэрэгтэй хэврээл байх бах. Өмнө нь бол юм байсан. Зарим орнуудад жишээ нь ихтэй сургууль эзэмш одоо боловсрол эзэмшээгүй л бол дараагийн карьерийн бүх юм хаалттай байсан байхгүй. Зах зээл аяа ингээд нөгөө хаагмал байлаа шүү дээ. Одоо ч мөр чөлөөтэй болчихчих өнөөдөр тэгээ огтын чиглэлээр мэргэжил эзэмшээгүй байсан ч гэсэн чи өөрөө сайн байж чадах юм бол одоо micro learning хийсээр хагаад бүх юм өөрөө сураад авсан байвал чи тэр чиглэлээр мундаг мэргэжилтэн болж болно тий. Тэгэхээр яг нөгөө аль нэг юм гэсэн юм ерөөсөй байхгүй юу. Зэрэг оршин тогтнож болно. Тэгэл зэрэг оршин тогтнол явна. Цаашдаа бол улам л одоо энэ гибридний ертөнцийн болох байх гэж би бодож байна. Тэгэхээр дүгнэлт нь дээд сургуульд ер нь сурах зөв гэж хэлж байна уу те? Дээд сургуульд одоо сурах боломж байвал би сурал гэж хэлдэг. Аль болох боломж байвал. Тэгвэл дээд сургуулийн боловсрал бусад нөгөө албан бус боловсролыг бол хэдэж бүрэн орлохгүй. Нэгдүгээр, хоёрдугаар дээд боловсрол эзэмшээгүй гэд бас чи бүх боломжоо алдчихж байгаа гэсэн үг биш. Тэ ийм л олон боловсролч олон өөр боломжтой. Яг Финландийн жишээ надад сонирхолтой байсан. Одоо ингээ 10 жилийн сургуулийн багшуул мастер зэрэгтэй байна. Тэгэхээр одоо шаардлага маань өндөр болж байна шүү дээ. Тэгээ яг нөгөө талаас
багш болох ч хүн бол бас үнэхээр магистрлөө явж байна те. Тэр хандлага байна. Гэхдээ тавьж байгаа шаардлага нь бол өндөр болж байна гэдэг нь бол сонирхолтой. Боловсролын стандарт өсөж байна гэсэн. Одоо жишээ нь Финляндийн нөгөө яагаад магистрийн зэргийг шаардж байгаа гэхээр багш хүн өөрөө судлаач байх хэрэгтэй буюу насан туршдаа суралцдаг байх гэж байгаа. Одоо ингээд нөгөө маш олон Монголын багш нар чинь тэгдэг байхгүй. Би ингэж намайг анх сургасан багш ингэж заасан. Би нэг 40 жил заана. Угаасаа л 20 жилийн өмнө ингэж заасан. Одоо би дахиад 20 жил ингэж заана гэдэг тий. Финланд юу гэж хэлээд байна гэхээр багштай жил болгон өөрчлөлт гэж хэлээд байгаа байхгүй. Тэгээ боловсрол өөрөө бас багш нарыг одоо байнгын өөрийгөө шинжилж байгааг шаардаж байгаа. Яг уу орчин үед бол бас нөгөө нэг тэр заавал дээд сургуульгүй амьдарч болно шүү дээ гэдэг хандлага бас давхар явж байгаа юм шиг надад санагддаг байхгүй. Тэр явна ягаад тэр хүн болгон дээд боловсрол эзэмших боломж угаасаа байхгүй учраас. Гэтэ сургуультай сургуульгүй одоо манайхаас бусад оронд ч ер нь боловсролыг аягүй олон хэлбэрээр хэрэгжүүлдэг. За одоо жишээ нь Америкт бол community college те. За нэг 2 жил сураад associate degree аваад амьдрал санхүүгийн гайгүй болонгууд нэмж 2 жил сураад бакалаврын диплом авчдаг ч юм уу те. За ингээл нөгөө Япон солонгос чинь янз янзын хэлбэрээр одоо мэрэгжлийн зэрэгээсээ бакалавр гэдэг ингээд дээшлээд явах боломжуудыг олгодог. Тэгэд яалтчгүй бас хүн болгон яг 18 наснда ихтэй сургуульд орох шаардлагатай гэвэл би үгүй л гэж л. Гэхдээ боломж нь байвал ялангуяа аав ээж нэмэх боломж байвал орох хэрэгтэй. Гэхдээ нөгөө улс орны бодлого ч гэсэн бас яаж нөгөө боломж санхүүгийн боломж багтай ч гэсэн чадамж өндөртэй хүүхдүүдийн ихтэй сургуульд оруулах нь ямар тэтгэлэг гарах вэ гэдгээ бас бодолцож явах хэрэгжүүлэх бодлогоудаас гарах л хэрэгтэй. Өнөөдөр сүндөр мэрэгчлэлтэн бол зөвлөгөө өгж байгаа те. Танах бол яг зөвлөгөө өгж байгаа компани шүү дээ те. Хамгийн гол зөвлөгөө нь бол саяны бит хоёрын ярьж гисэн дээд сургуулийг сонирхож байгаа бол хаан сурах вэ? Дээд мэрэгчлийг яаж эзэмших вэ гэдэг зөвлөгөө. Зөв биз дээ? Тийм. Одоо хандлтууд амар их байна. Тийм. Нэг алдаа байна. Аав ээжүүдийн гаргаад байгаа алдаа байна. За манай аав ээжүүд ингээл хүүхдийнхаа цэцэрлэгийг хүүхдийнхаа сэтгэлд нийцүүлэл сонгочдөг тий. Сургуулийг хүүхдийнхаа сэтгэлд нийцүүлэл за гэртээгээ ойрхон ингээл сонгож штэ бид нар сонгоод байна тий. Бид нар юуг сонгож чадахгүй вэ гэхээр бид нар ихтэй сургуулийн эсвэлтийн тэр шаардлагыг бид нар ерөөсөө буулгах ямар ч боломж байхгүй. Ихтэй сургуулийн эсвэлтийн шаардлага ч өөрөө шигшиж авах сонирхолтой байдаг тийм аль сайнуудыг. Тэгээ Монгол хүүхдүүд чинь төгсгөө үедээ гадагшаа сурыг гэхээр Монгол дотроо биш дэлхийн бүх хүүхдүүдэд өрсөлдөнө. Тэгэнгүүт ч одоо ингээл Зүүн Азийн, Африкийн ингээл Global South гэдэг энэ одоо хөгжиж буй орны боловсролын төлөө юугаа ч хөөс буцахгүй олон мянган хүүхдэд манай хүүхдүүд өрсөлдөн тийм. Тэр үед манай эцэг эхчүүд манай хүүхдүүдийн сонирхол preference юунд илүү дуртай байна сонирм биш болчтой байхгүй. Илүү тухайн хүүхд минь юу чадж байгаа ямар хөө шаардлагыг хангаж яах вэ гэдэг л илүү чухал болдог. Гэтэл нөгөө аав ээжүүд маань би хүүхдээ ийм орон сургамаараа нэгмээр байна гэдэг айгүй олон юм юутэй одоо тэр жагсаалт төслийн жагсаалттай. Нөгөө талдаа танаа хүүхд энэ шаардлагыг хангасан байна уу гэхгүйгүүт бэлэн биш байна. 11 дугаар ангийн хүүхэд гэхэд бол ер нь л миний уулзсан хүүхдүүдийн за би бол ер нь 98% нь 11 дугаар анги гэхэд бол бэлтгэл маш хангалттай байна. Тэгсэн хэрнээ одоо хүсэл нь айгүй олон байгаад шүү дээ. Айгүй гой мөрөөдөлтэй. Тэрэндээ шаардлагатай бэлтгэл ажлыг хийгээгүй. Гэтэ би түрүүнээс хойш асуухгүй юу өөрөөс ч эхлэхдээ энэ асуултыг тавья гэж бодож байгаад жисэн асуулт л та зүгээр гадаадд мэрэгжил эзэмшээд Монголд ажиллах боломж байгаа юу? Бага. Одоо маш нарийн мэрэгжил эзэмшихээр бас зарим хүмүүс явж шүү дээ. Тэгээ эргээд одоо энэ их орондоо нутагтай ажиллах боломж нь хэрэг дээ. Бүр их нарийн мэрэгчлэр сурцсан бол бас ажиллах боломжгүй гэж магадгүй. Тэр тэргээ ч гэсэн бодолцох хэрэгтэй. Тухайн хүүхд маань их нарийн мэрэгжил эзэмшиж байгаа бол нэг бол өөр оронд цаашдаа ажиллах тий. Үгүй бол Монголдо ирвэл арай тэрийг ерөнхийлөөд ажиллах тийм ээ. Тухайн салбарынхаа нэг суурьтай арай өөр ажиллаар ажиллах болно л доо. Тэр энийг ч гэсэн аав ээжүүд сонголт хийж явахдаа аюух. Энийг бол аав ээжүүд хамгийн сайн бодолцдог. Ирээд Монголд ер нь наача ажилгүй юм шүү гэдэг яриаг бол хамгийн хийж байна. Хамгийн гол нь тий бас их ярьж байна. Ингээ маш их баярлалаа. Бидний ярьцлага дуусаагүй гэж би бодож байна. Бид хоёр үргэлжлэе. Бид хоёр хоёулаа сүндөр мэрэгчлэлтэн бид хоёр хоёулаа Edu Park-т амьдардаг. Хоёулаа энд ажилладаг. Ингээ та бүхэнд Edu Park-аас дамжуулж байгаа манай ярьцлага нэвтрүүлэг байна. Тэ нэг дугаараа танд хүргэлээ. Гэхдээ хоёулаа төгсгөлд нь яг ямар чадварууд хүнд хэрэгтэй вэ гэдэг ээж аавуудад нэг хүүхдтэй яг ямар чадварыг одооноос олох вэ гэдэг нэлээд өгч идэх үү. За би яг нөгөө дахин ярьдаг л та би нэг 3 чадварыг зангидах гэж үзье. Нэгдүгээрт
одоо хэмэл оюуханы эрэнд хүүхэд бол өөрөө энэ бүтээлчээр сэтгэж байгаа, зохион бүтээж байгаа толгой дотроо тий бүтээлч энэ хандлагыг хамгийн сайн дэмжих хэрэгтэй. Танаа хүүхэд зурдаг авьяасгүй байсан ч зургийн дугуйланд явбал за танаа хүүхэд одоо тий хэрэггүй ингээд уран зохиолын ном уншижсэн ч гэсэн уншвал энийг ерөөсөө зөвхөн практикаш холбогдол нь битээ хар энэ цаанаа хүүхдийн дахиад хөгжүүлж байгаа. За хоёрдугаарт логик сэтгэлгээ. За ингээд нэг хүн болгон математикч болох албагүй математик хичээлээр яа гэм манай хүүхд нийгмийн ухаанаар явна гэд боддог. Гэхдээ бид нар математик хичээлээр чи математик заах гэдэг байгаа юм биш. Логик сэтгэлгээ заадаг. Тэгээ ингээд суур логик сэтгэлгээ муутай хүүхдүүд ер нь цаашдаа маш олон юмн дээр маш их хүндрэлтэй байдаг. Дараа дараагийнхаа ингээд төвшний боловсролыг олж авахд чөтгөр болдог. Тийм учраас логик сэтгэлгээ за энэ яг оюуны чадамжийг хөгжүүлэх тийм ээ энэ хичээлүүдийг бол маш сайн одоо хамруулах хэрэгтэй. За 3 дугаарт гэх юм бол аливаа зүйлийг тунгаан бодох сэтгэлгээ. За энэ яадаг вэ гэхээр аав ээжүүд минь ихэнхдээ багш нар ч гэсэн хүүхдтэй хандахтаа энэ бол зөв энэ бол буруу. Манай монголчуудын ер нь хобби тэр. Сайн, муу, хар, цагаан, зөв, буруу яг нэг коммунизмаас үлдсэн тий. Гэхдээ ер нь хорвоо ертөнцийн чинь саармаг. Тэнд хизээч нэг юмны туйл гэж байхгүй тий. Тэгэхээр нөгөө олон талаас юмыг хардаг байхын тулд хүүхдтэй нээлттэй асуулт тавиад өөрөөр нь эргцүүлвэл өөрөөр нь бодвол тэгэхгүй манай аав ээжүүд ингэж бодоод байна. Би хүүхдтэй хүнд юм өгдөг хүн бол сайн л гэж заана. Тэ? Юм өгөхгүй хүн бол муу. Тэр хүн чи яахын өргөлж өөрхөн юмыг бусад өгөөл яваад идэг өөрийнхөө санааг үнгөө өгөөл идэг. Тэр хүн сайхан амьдарч чадах уу? Тэ? Тэр юмыг ингэж нөгөө хит туйширч одоо сайн муу гэж хуваарлаад идэг. Гэтэл тухайн хүүхд маань тэрийг хитрхи шууд хүлээж авчаад ирээд нөгөө насан туршид ирэхээр эцэг эхчүүдийнхээ өгсөн энэ амьдралын үнцэн буюу values-тэй зөрчилдөж эхэлдэг. Гэхдээ надад аав ээж ингэж заасан бохгүй юу гэдэг тийм тунгаан бодоод нөхцөл байдал болгоноор анализ хийж чадахгүй. Ингээд хүн бол цаашдаа хөгчөөд аяг хэцүү болдог. Тэгэхээр эргцүүлэн бодох зайг нөх хэрэгтэй. Энэ л 3 чадвар бол ирээдүйд хамгийн чухал үеийн үед чухал хэвээрэл байх. За энэ чадварын яриаг үргэлжлүүлнэ гэж бид нэр бодож байна. Ингээд Edu Park-аас дамжуулсан бичлэгээ хийсэн энэ Edu Talk Park нэвтрүүлэг маань энэ дүрээр өндөрлж байна. Өнөөдрийн дугаар сүнээр. Баярлалаа.